Би өөрийнх нь бичсэн номыг олж уншсан. За надад бас асуулт тавихуд хүнд байсан. Ягаад гэвэл би дандаа хүнээс асуулт тавьдаг болохоос яг асуулт тавьдаг хүн биш учраас тэгээд нөгөө эн чинь асуултаа хоорондоо ярьж тохирдгүй болохоор бас их хүнд байсан л дээ. Тэгээд ямар ч байсан ер нь өөрийнхөө одоо хэлий гэсэн тийм мэдий гэсэн одоо сэдвээр те асуулт тавья гэж бодож асуултыг тавьсан. Тэгээд энэ одоо сайхан гоо бүсгүүтэй энд бас ингэ танилцаж уулзж байгаадаа маш баяртай байна. Тэгээд нэг асуулт надад их хүнд байсан. Одоо миний авсан асуултаас юу гэвэл таны одоо ирээдүйн одоо амбиц төлөвлөгөө юу вэ гэсэн тэн дээр бол надад хариулахд хэцүү байсан. Тэн дээр нэг тэгэл томрол фэдий гэл би тэг нэгээд тийм хүсэлтэй мөрөөдөлтэйгээ томроод байлтай байж тээ бүх юм ярьчих бас болохгүй. Тэр л жаахан хүнд байсан. Бусад асуултууд бол бас их хүний одоо амьдрал ахуй дотоод сэтгэл ертөнцид одоо очсон тийм асуултууд байсан. Тэгээд маш их баярлалаа. Дөнгөж саяхан ерөнхийлөгч болоод удааг байгаа Барак Обамагийн мөхөшгүй найдварын гал гэсэн энэ номыг сонглоо л доо. Яагаад гэвэл би бэлгэлж байгаа хүн маань улс төрч учраас мэдээж энэ ном энэ хүнд маш их сонирхолтой болох байхаа гэж бодож байна. Тэгээ би энэ дээрээс нэг юм ишлэл уншмаар санагдлаа л да. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ардчилсан намаас саяхан сонгогдсон Барак Обамагийн мөхөшгүй найдварын гал хэмээх нэг номыг хэсэг залуусын хэлээр хөрөөлөн энэ Монгол түмэндээ хямрал туйшралын өнөө цагт итгэл найдварын гал болгон өргөн барьж байна гэсэн ишлэл надад таалагдлаа. Тэгээд би номыг сонгосон юм аа. Тэгээд би багадаа уншдаг байсан энэ танихгүй эмэгтэй цагтлаггээд Стивен Цвигийн зохиолыг би бас сонгож бэлгэлэхээр шийдлээ л дээ. Энэ хүүхд байхдаа л би уншдаг байсан. Тэгээд эмэгтэй хүний хайр сэтгэл нэг л хүнд тэмүүлсээр хагаад дуустдаг тухай одоо мөнхийн үнэнч сэтгэлийг харуулсан одоо эмэгтэй хүн болгон уншаасай гэж би боддог. Ийм номыг би бас зөвлөхөр бас эрэгтэй хүн болгон уншаасай гэж бодоод би гүнлэг шүндэ бас сонглоо. Тэгээд эхнэр нь бас таалж унших байхаа гэж би бодож байна. Тийм би уншиж амжаагүй ном байна. Дуртай унших болно. За манай Обамагийн ном бол надад англи хэл дээр байгаа. Гэхдээ энд байгаа бүх одоо ихтгэлүүд бол бас бүгдээрээ надад байхгүй. Тийм учраас энэ номд бас би их баяртай байна. За миний хувьд би яг өөрийнхөө нөгөө мэддэг номнуудаас сонглоо. Тэгээд энд би Александр Дюмагийн одоо дэлхийд алдартай сонгодог зохиолуудыг барьчаад байгаа маа. За шадар гурван цэргийг бүгдээрээ мэднэ те манай оюун цэцгсэн уншсан мэдж байгаа бах. За Монте Кристо гүн бас бүгдээрээ мэднэ те гайхамшигтай ном зохиолууд. Тэгээ энэ зохиолуудыг би багадаа их уншдаг байсан. Би 3 дугаар ангид байхдаа математикийн шалгалтын дээр тоогоо бодцоод тэгээд чөлөө цаг гарахаар шадар гурван цэрэг гэдэг номыг дэлгээд уншиж байсан чинь манай ангийн багш маань гүмбэн багш маань чи тоогоо бодсон. Тэгээд юу хийж байгаа ном уншиж байгаа гэсэн чинь миний номыг барьж үзснэ. Том хүний ном байна даа гэж хэлжсэн. Өөртөө ч анх удаа уулзаж танилцж байгаа учраас цэцэг бэлгэлчнэ. За бас ахаад энэ олон эмэгтэйчүүд байх ганц эмэгтэй өндөөж чамдаа бас ингээд те дүүжээ ингээд энэ сайхан нэвтрүүлгийг зохиож хийж байгаа улам их амжилттай цэцэг өгчөө бас те. It's yesterday once more.